Санхүү эдийн засгийн сургуулиас 15 дахь жилдээ оюутнуудын дунд эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгуулж байна. Энэ удаад эдийн засаг, эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлээр сургуулийг явуулдаг ихтэй сургуулиудын оюутнууд оролцлоо. Тус эрдэм шинжилгээний хурлыг онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл үзэл санааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд цар хүрээгээ тэлж эрх зүйн нийгэм эдийн засаг болоод бизнес санхүү мэдээллийн систем гадаад хэлний чиглэлээр бакалаврын төвшөнд суралцж буй оюутнууд оролцсон юм. Энэхүү арга хэмжээг маань бизнесийн байгууллагууд, санхүүгийн байгууллагууд бол ивент тэтгэж хамтран зохион байгуулж байгаа онцлогтой. Тэгэхээр илтгэлийн шалгаруулалтын шагналын сан ивент тэтгэгчид ивент тэтгэн оролцож байгаа. Дээрээс нь энд амжилттай оролцож байгаа оюутнуудыг дадлагчдаар, цалинтай дадлагчдаар за мөн үндсэн ажилд авах юм саналуудыг тавьж за бизнесийн байгууллага болон оюутнуудын хооронд гүр болж байгаагаар онцлогтой. Транскапитал банк санхүүгийн байгууллага маань Монголын эх орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулах эдгээр эрдэм мэдлэгээ сорж авьяас чадвараа дайчилж байгаа залуусынхаа эрдэм шинжилгээний ажлыг дэмжихээр энэ удаа ерөнхий зохион байгуулагчаар оролцож байгаа. Банкны хувьд бол ирээдүйдээ залуу оюутнуудыг бол дэмжих чиглэлд бол олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. За энэний нэг арга хэмжээ болох одоо энэ жилийн эрдэм шинжилгээний баг хурлалд бол хамтран оролцож байна. Тэгээ үүгээрээ бол оюутнууд маань бие биенээсээ туршлага судлах, тэгээ ирээдүйн сургалтын судалгааны арга зүй судлах. За тэгээ биднес банкны хувьд бол ирээдүйд илүү чадварлаг боловсруучсан бэлтгэгдэж ороход бол дэмжлэг үзүүлнэ гэж итгэж байна. Энэхүү хурал нь санхүү эдийн засгийн их сургуулийн санхүү удирдлагын тэнхим болон бизнесийн удирдлагын тэнхимийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм а.